Одмондөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүнэ оюун Болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээе. Unitel компани эвдэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 өсөө хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид компьютерийн шинжлэх ухааны хасчлуу хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол дижитал технологийн суурил гэсэн сэдвээр орох юм байна. Өдрийн мэнд хүргье та бүхэндээ асаа. Өдрийн мэндэ. За дижитал гэдэг үг байгаад байдаг. Одоо бараг л хүн болгол айгуу тийм танил сонсогдож байгаа баг. Дижитал гэхээр те 2000-ад оны үеэс бол энэ цахилгаан бараан дээр энэ дижитал гэдэг үг хүчээр нэг айгуу тийм мундаг те нэг юм үнэтэй цайтай, олон үйлдэлтэй, ухаалаг энэ төр болчихж байгаа юм шиг иймэрхүү болдог гэсэн. Зурагтан дээр дижитал гэж ичдэг. Бараг одоо угаалгын машин дээр дижитал гэж ичдэг нь олгүй л байдаг. Бараг дижитал угаалгын машин байдаг л байсан баг. За нэг ямар ч зэн тийм одоо маркетингийн маягийн тийм үг байгаа те. Хүмүүс бол ингээд юм гоё харагддаг. Юм худалдааны үг байгаад нь штэ. За манайхан ч гэсэн ялгаагүй. Ер нь бол улсаа дижиталчлалын энэ төр гэдэг те. Тоон технологиг ашиглаад цаасыг халах юм бол гэх мэтэр. Ер нь л одоо нэг тийм дижитал гэдэг үг их гоё, ийм одоо мундаг, хурдан, сайн гэдэг утгаараа тийм одоо чимэг үг болгож одоо маркетингийн байдлаар ашиглаад идэг. Ашиглаа яваад идэг. Яг нэг тийм ууч юм биш л дээ. Уг нь бол тий дижитал гэдэг бол. Гэхдээ бас тийм ч айхтар сайн тийм одоо маркетинг хэрэглээд агаар тийм мундаг зүйл бол бас биш. Дижитал бол. Дижитал гэдэг юм одоо гарч ирээл одоо технологийн хөгжил одоо тий цөм хөгжөөл ер нь л ингээл ирээдүг тодорхойлол байгаад байгаа юм бол байхгүй. Ямар ч сан бидэрт бол тийг санагдаад идэг. За гэтэл үнэн эрэхтэй энэ технологийн хөгжил бол анх бүр шал өөр ийм дарга замаар явах гэж байгаад манай технологийн хүн төрөлхтний хөгжил, техник технологи хөгжил шал өөрөөр анханасаа явж байгаад за тэгээ ер нь бол бүтлгүүтсэн гэж ойлгож байна. Тэгээ бүтлгүүтээд халтраад энэ дижитал гэдэг юм руу яваад орцсон нэг иймэрхүү зүйл байгаад байгаа. Ингээд хэлчихэд бол нэг буруудахгүй иймэрхүү зүйл. За санаж байгаа бол одоо энэ пянз хальс гэл одоо ийм аналог технологийн чинүүдийг нэрлэж болж байна л да. Одоо аналог одоо ер нь бол аналог гэдэг нь ерөөсөө дижиталын эсрэг гэдээ ойлгочих болно. Дижитал гэдэг нь бол одоо бидний нэрлэл заншснаар бол одоо энэ бол тоон гэдэг байгаа шүү дээ тий. Дижит гэдэг тоо гэсэн үг. Тий, уг нь бол тоо гэсэн үг тий. За, тоо гэдэг байгаа нь бол ер нь бол тэг эсвэл нэг гэдээ ойлгочих болно. Ер нь бол бүх зүйлийг ерөөсөө энэ хоёрхан туйлаар л илэрхийлнэ. Тий, нэг эсвэл тэг. За, өөрөөр хэлэх юм бол тасралтгүй тасралттай, үсрэлттэй, ийм дискрет гэж нэрлэдэг л да. Ийм зүйлээр илэрхийлдэг гэж ойлгох хэрэгтэй. Дижитал гэдэг. Одоо тоон гэдэг нь артталт нь бүх тоо биш зөвхөн техник гэдэг хоёр тоо гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ийм хоёрхан тооноос үүссэн болохоор бид яг тоон гэж хэлээд жоохон асуудалтай. За одоо яг л шат шиг гэдээ ойлгож бол да ингээ шатчин болно гээл нэг явж бол гинт ээжлээл нэг явж гинт ээжлээ ингээ явдсан шүү дээ. Нэг тийм огцом тар няр хийсэн нэг тийм хөрөөний ир шиг ийм зүйлийг бол бид нар дижитал гэж ойлгох хэрэгтэй. Тий. За гэтэл нөгөө талд нь одоо нөгөө эсрэг талд нь гэдэг байгаа шүү дээ. Аналог гэдэг. За аналог гэдэг. За энэ нь бол яг эсэргээрээ гэдэг байгаа шүү дээ. Ийм тасралтгүй үргэлжилсэн, ийм шилжилт нь илүү зөөлөн, ийм те нэг тас гэдэг ийм шат шиг биш. Тэгээд нэг хязгааргүй наривчлалтай гэж ойлгож байна. За шатны одоо хажууд нь ийм дугуй муугаа явахд ч юм уу эсвэл тэрэг мэрхий тэрэг явахд зориулсан ийм одоо юу гэх нэг юм өгсүүрийн замууд налуу зам байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан гэж ойлгож байна. Энэ шат нь бол ийм дижитал. За хажууд талд нь байж байгаа нөгөө налуу зам нь болохоор ийм аналог гэж ойлгож байна байхгүй юу? Тий, дижитал аналог хоёрлог тиймэрхүү. За яг одоо энэ технологийн хөгжлийн чанарыг нь хараад үзэх юм бол дижитал технологи нь бол аналогоос харин ч одоо муудчихсан жишээнүүд маш олон байдаг. Нэгэсэнтэй одоо тэр анх гарч ирсэн одоо энэ пянз хальс мэлс гэдэг чи одоо дээр үеийн технологи шүү дээ. За тэгээд орчин үед болоод лаг дижитал болцсон. Тэгээд айгүй мундаг сайжирсан юм үхээр бараг муудцсан юм шинэ байгаад идэг байхгүй. За пянз бол энэ үний айгүй тийм тод гоё юм жишээ болж байгаа. За анх бол пянзан дээр одоо дуу сонсч өссөн хүмүүс бол CD-г бол нэг тоодгүй. Тэ тэгсийг хайчдаг. CD пянз хэрэг өгч гээд байдаг. За пянзны одоо дууралт нь бол тийм илүү ийм амьд зөөлөн байна тэ. Энэ CD бол хэтэрхий ийм хоосон хүндийн энтергээд ингэж бас шивнжлээд байдаг. CD бол одоо ерөөсөө энэ дижитал пянз гэдээ хэлж болно л доо. Одоо пянзны дижитал хувилбар гэх юм уу те. За тэгэхээр пянз нь бол өөрөө аналог гэж ойлгож байна гэсэн. За яг ууралтын хувьд бол энэ CD-ийн хамаагүй бол цэвэрхэн л тав уг нь бол одоо дижитал илүү цэвэрхэн уг нь.
ямар ч одоо тийм шуумгүй одоо тий дууралтууд нь илүү тийм хурц зэвэрхэн тод сонсогдоод идэх энэ дижитал их бол пянз бол хажууд надад хамаагүй шуумтай ийм тий яг угаасаа пянзыг бол мэддэг хүмүүс мэдэндээ юм тоос тий одоо тий тоос шороонууд нь тасны ясыг ингээл ер нь бол нэг тийм чимээ дуу чимээ ихтэй нэг иймэрхүү юм байдаг. Гэтэ одоо тэр нь одоо дуу сонсдог хүмүүст л илүү гоё санагддаг юм шиг байна тий илүү тийм амьд сонсогдуулдаг юм шиг байна лээ. Надад ч ерөнхийдөө санагддаг л илүү гоё гэдэг тий пянз эхлэхдээ нэг тийм ямар ч дуу байхгүй юм хэсэг байгаа гэдэг. Тэр нь л ингээл гэдэг нэг юм чимээ тас яс гэл нэг юм тоос шороонод орж ирэл тий тэгэл юм гоё пянзын нэг гоё юм тий мэдрэмж орж ирдэг. За тэр хэсэг дээр л зүгээр одоо ямар ч дуу явуулахгүй пянз тавихад л одоо тийм гоё мэдрэмж сэргэлдэг иймэрхүү зүйл байгаа гэдэг. За яг үнээр ихтэй бол одоо пянз CD2-ын ялгааг бол хүний чих бол нэг тэгээ ялгаж таних бол боломжгүй л тий. Одоо нэгэсэндээ дижитал аналог хоёрыг бол одоо бид нар бол нэг айхтар хараад сонсоод нэг мэдээд байх ялгаад авах бол боломж байдаг тий. Тэгэхээр бол баг дижитал нь илүү цэвэрхэн гэдэг утгаар илүү ч юм шиг энэ төр санагдчихэж магадгүй. За харин хүний чихээр биш одоо нарийн багчаар одоо тий дуу чимээний нарийн багчаар шалгаад үзэх юм бол ялгаа нь илүү сайн мэдрэгдэнэ. За CD бол нэг тийм дууны долгионыг юм жижигхэн тоосхнуудаар өрөө тавьсан юм шиг ийм тий жижигхэн шаталсан юм болгоод ингээ гаргаад ирдэг. Тэгсэнд одоо нэг юм гоё юм те ийм дууны ийм долгион байлаа гэдэг нэг дэг гэдэг ингээ зорцсон. Нэг пикслүүдээр зорцсон юм шиг иймэрхүү юм болгоод тавьсан байж байгаа. За маш өндөр тэр нь бол одоо нэг тоосгоных нь одоо том жижиг гэх юм уу тэр нэг алхмууд нь маш жижигхэн болохоор бид нар тэгээ холоос аргаар тэр ингээд гоё юм те уусгалттай яг юм гоё ямар нэгэн шатал байхгүй юм шиг нэгс одоо чигэнд тэгж мэдрэгдээд шүү дээ илүү тийм смут илүү зөөлөн гэж мэдрэгдэж байгаа нэгс одоо тэр алхмыг бол бидний чих ялгаж одоо таньж чадахгүй гэсэн үг шүү дээ те илрүүлж чадахгүй яг л аналог юм шиг сонсогдоод байгаа гэсэн. Тэрнээс бол бүр дээр үеийн одоо юм тоосгонууд нь том байсан бол та одоо бит рейт энэ гэж ярьдаг одоо дээр үеийн одоо 8 битийн дуу хөгжмүүд дээр одоо бидний мэддэг Sega Mega гэдэг тоглоомдор гэж дуурдаг те гэдэг ингээд нэг алхмууд нь мэдэгдээддэг. Гэтэл одоо санахоо компьютерийн хүчин чадал мундаг юмнууд нь нэмэгдээд тоосгоныхын ширхгүүд нь жижигчгүүд бидэрт яг ингээд юм гоё уусгалт ингээд бид нар чинь нэг юм стерео дууралтай мууралтайгаа ярьдаг шүү дээ те. За тэр мэрийг бол одоо орчин үеийн хүмүүс мэддэг байх. Дээр үеийн утаснууд л яг л ийм 8 битийн те дудад гэдэг ийм дууралттай байдаг гэсэн бол орчин үед бол ийм гоё хүссэн дууга тавьж болдог юм болцсон стерео болцсон те. За тэгвэл Марвин нөгөө дээр утасны дуу бас бодоол үү. Тийм. Тэр ч юм аахгүй. За тэгвэл одоо ингээд хүчин чадал сайжраад ингээд ширхгэн жижигрээд эхлэхээр одоо бид нар тийм аналог дижитал хоёрын одоо ингээд ийм цаг ялгаа нь мэдэгдэхээ байхад хэлж байна. Ингээд ойлгочих болно гэсэн. За нэг иймэрхүү. За тэгэхээр ерөөсөө CD бол маш өндөр наривчлалтай болохоор жижигхэн шатнууд нь бол бидэрт мэдэгдэхгүй, харагдахгүй, чихэн сонсогдохгүй юм болчих. За харин пянз бол одоо тухайн үеийн бичиж авч исэн энэ одоо дууг бол баг хязгааргүй өндөр ийм наривчлалтайгаар маш зөөлхөн одоо тий одоо уусгалттай ийм шилжилтүүдээр бичиж авсан байдаг. За одоо тэр ч утгаар бол пянз бол за хязгааргүй нэгтршилтэй гэдээ баг хэлчих болно. Тухайн үеийн одоо орчныг ямар нэгэн одоо тоон утга руу одоо шилжүүлэхгүйгээр одоо яг физик утгаар нь бичиж авсан байдаг гэдэг утгаараа илүү үнцэнтэй гэдээ ойлгочих болно. За хит өндөр давтамжтай ч юм уу альсвал одоо хит чанга манг дуун дээр бол пенс нь жоохон мяарна л та. CD бол тэр тал дээр илгэсэн. Нэг гинт өндөр давтамжтай дуусгал гинт чанга дуу орох гэх юм бол пенс бол ингээ нөө зүү явж байгаа шүү дээ. Физик зүү явж байгаа шүү дээ. Тэр чинь өсөрж мөсрөө балаарна. За тийм болохоор одоо нэг тиймэрхүү юмнууд бол пенс нэг жоохон бүдэн даа. Гэхдээ л ер нь бол тухайн юм дууг яг л тэр чигээр нь ямар нэгэн шат болохгүйгээр жижиг сажиг юм болохгүйгээр тоос үрж тавихгүйгээр яг л ийм зөөлөн уусгалттай дуу байх юм бол тэрийг зөөлөн уусгалтайгаар л яг л зурна гэсэн үг. Хичнээн томруулж харсан гэсэн тийм толгойд ингээ те зөөлхөн ийм зүйл хийж байна. Би нэг тодруулж. За. Одоо чинь кассетэн дээр бас CD-н дээр ингээ би өөрөө дууг бичлээ гэж бодъё л да. Гэд бичлээ гэж бодоход нэг нь шаттай бичээд нэг нь эсмүт бичих юм Оо аа. яг үнэ тий. За одоо бид нар л ингээд гэдэг дэше явууллаа гэж хэлээ. Гэдэг нэг юм уул зурлаа гэж бодсон шүү дээ тий. За тэгхийн бол тэр чинь одоо нэг дижитал руу болохоор гэдэг ингээд нэг иймэрхүү болгож байгаа гэсэн. Тэгээ тэр шатнууд нь жижигчгүүд гэдэг нэг жингээр ингээд жоохон уусгалт нь илүү сайжраад байна гэсэн үг шүү дээ. Гэтэл пянз бол яг л яг л намайг тэгж тухайн үед яг дуурсан яг тэрүүгээр л бичиж авна гэсэн үг байхгүй. Тэгэхээр аналогийн давуу тал юу гэсэн энэ дээр гарч ирдэг. За хүний чих угаасаа ялахгүй юм чинь гээд энэ CD-нээс 7 дорын гарч ирсэн байдаг. За энийг бол бид нар MP3 гэж нэрлэдэг. За энэ аудио файлыг нь бол те одоо нэг
шахаад жижигрүүлээд ер нь бол нэг тоон шатлал гэдэг байгаа шүү дээ. Наривчлыг нь ер нь бол бууруулчих гэсэн үг те. Хүний чих одоо дүнгийн дангаа ялах ер нь ялгаж чадхааргүй хэмжээнд одоо хүртэл ингэж тултал нь бууруулад одоо тэр нэг шатнуудын тултал нь бууруулж хагаад ингэчингүүд яадаг вэ гэхээр нөгөө нэг аудио файлыг чинь хэмжээ нь багасаад тэгээ ерөөсөө энэ шахагдаад юм жижигхэн болчихдог гэсэн үг. За тэнгууд чинь одоо ингээд юм жижигхэн санах хот дотор юм флаш мемори дээр үеийн одоо те юм утсан дотор ч бол ингээд хичнээн 100 те хичнээн 1000 дуу энэ төр багтдаг юм байлаа шүү дээ те. Тэгээ одоо хичнээн CD багтаад байгаа мэдгүй те. Нэг CD-ийн дотор чинь нэг юм 10 20 дуу багтдаг байсан бол нэг муу ганц одоо флаш дискийн дотор бол 100 1000 дуу энэ төр багтдаг. Тэр чинь ерөөсөө MP3 болгон шахчихж байгаа байхгүй юу. За ямар ч хэлсэн иймэрхүү MP3 болгоцсон. Одоо CD-нээсээ дордож гин гэсэн үг шүү дээ. Гэхдээ одоо ер нь бол MP3-ыг бол хүмүүсээс сонсохоор ялгааг нь баг мэдрэндээ. Тэгээ яг ингээд гоё пянц тавиад ч юм эсвэл баг CD тавиад MP3 тавихаар бол ялгаа нь хүнд мэдрэгддэг. Маш чанар нь муудсан гэдэг мэдрэгдэж шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ зай талбай хэмнэхийн тулд юм шахацсан зүйлийг сонсоод одоо нэгэсэндээ өөрсдийнхөө одоо сонсголыг хуурчил одоо нарийн даадж гин гэх юм уу те нэг иймэрхүү болж байгаа. За DJ нар ер нь яагаад энэ CD MP3 энэ төр биш юм пянз ашиглаад идэх нь бол ерөөсөө л ойлгомжтой. Ийм утгатай те. Одоо пянзыг бол удаашруулж байгаа байхгүй те. Одоо ингээл жокко пиу гэл удаашруулсан гот чинь те. Нөгөө нэг ая чин одоо нэг те ямар нэг шаталтай хол би гэл ингээд шатнууд нэг удаашруулахаар мэдрэгдээд эхлэх байхгүй би гэдэг ингээд мэдрэгдэн гэсэн. За тэнгүүд пянз бол гэл хичнээн л удаан болоод байна те. Үнэхээр гайхалтай ийм одоо тийм дууг ийм кайфтай ийм дуу гаргаж ирдэг. За тэгэхээр ер нь л DJ нар бол одоо диск жоки гэдэг чи одоо ер нь бол ийм диск гэсэн үг шүү дээ. Тийм том пянзыг одоо ингээл чиггу гэдэг ингээд байгаа чинь ер нь бол ингээд диск DJ гэдэг. За тэгэхээр яг нь бол DJ нар бол орчин үед бол ийм дижитал энэ төхөөрөмжүүдийг ашигладаг болсон. Гэхдээ одоо саяных шиг юм удаашралт дээр ямар нэг юм алхам шатлал нь мэдэгдэхгүй байхын тулд энэ нэг илүү CD-нээс илүү өндөр чанартай ийм дуунуудыг ашигладаг. За жишээлбэл нэг ганц дуун л хэд бүр хэдэн гигабайт энэ төр те маш том юм кино шиг том юм дуунуудыг ашигладаг. Ер нь бол пянзны чанарт төхүүлж гин гэсэн үг. Пянзны чанарт төхүүлэхийн тулд тийм амар өндөр чанартай ийм файлуудыг ашигладаг. Тэгвэл нөгөө нэг жижигхэн шатнууд нь жижигхэн тоосох нуттай л ийм юм ашиглаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ зай талбай гэдэг юм те энэ одоо дижитал файлын одоо энэ шууд хамааралтай байгаа дээ шүү дээ. Хэрвээ би зай талбай ингэмээр байх юм бол чанарыг мутаж сарна, чанарыг мутчих юм бол нөгөө нэг алхмууд чинь томроод ингээ мангар болоод юу н алтагдаад эхэлнэ. За пянз бол гэхгүй. Пянз бол яг л аналогоор бичиж авч байгаа. За дуу хөгжмийн одоо улаан фэнүүд бол те пянзны төлөө бол нүдээ ухаад өгөхөд ч бэлэн байдаг ийм хүмүүс байдаг. Тий, одоо манай багийн ах чинь пенцэндээ хөргөдгөө байхгүй юу? Зүүн имзэглэх нь яасан л гэн тэгээд бид нар байхгүй байхад л тэгж та. Тэгсэн чи сая дий чи бүр ингэсэн чи би бүр хүүе зүүн мө нэвтрлээ гэж бодлоо шүү дээ. Дий чи нэрх бол нэг жан гайгүй нэг тэр мэрийгээ даачдаг юм байдаг үлгүй тустай тусгай төхөөрөмж хийж байгаа шүү дээ. За гэхдээ орчин үеч одоо яг жинхэнэ пянз ингээд жаггүй гэж байждаг хүмүүс баг байхгүй л тийм орчин үеийн лаглаг технологиуд дижитал технологиуд гараад ирсэн. Тий. Гэхдээ бол дээр үед бол угаасаа нэг тийм том хэдэн гига энтер юм багтаамжтай юм байгааг болохоор одоо бид нар ямар CD-г жаггүй гэлтэй нь шүү дээ. Тэгээ яг пянзан дээрээ л ингэдэг байсан те. Хоёр пянз тавьчих. Нэг юм гой диско ч юм уу нөгөөт нь юм ярьж байгаа юм гэл те. Эдгэр ч угаасаа одоо DJ нарын бол хөгжмүүдийг бол одоо гадралж байгаа байлгүй те манайхан. За тэгэхээр ерөөсөө энэ пянз чинь одоо дуу хөгжмийн улаан фэнүүд бол те аудиофилүүд гэдэг байгаа те. Аудиофилүүд бол угаасаа энэ пянз гэдэг зүйлийг л ерөөсөө те хамгийн сайн зүйл гэж үзэж байгаа. За илүү амьд ургалтайгаас гадна ер нь бол өгч байгаа тэр мэдрэмжүүд нь юугаарч орлоомшгүй гэж үзэж байгаа. Тэ пянза барьж үзэх тэ гэ тэ тэр чинь баригдчихээн тэ нэгт. Одоо бид нар Spotify-ийнхаа дууг бол барьж идэж чадахгүй шүү дээ. Гэтэл дуудгаа харьцчих шүү дээ физикл тэ. За тэгээ дээрэс нь тооноос одоо тоосноос нь цэвэрлж байгаа. Одоо нэг юм ингээл наагаал хуулж аваал те тэр мөр нь хуулах нь хүртэл кайфтай. За тэгээ пянц тоглоомч дээр одоо тоглоулж эхлэх нөгөө нэг дуу шуумчин гарч ирэл те тэр чахарч байгаа дуу нь одоо тэр дүнгиж дэрэн дээр 50 гэл ингээл чахарч байгаа тэгэл гэж байгаа тэр дуу шуумнууд нь бүх юмнууд ер нь бол энэ тоосын ширхүүд нь бүх л юм ийм кайфтай, урамтай, ийм хөгжимтэйгээ яг ийм амьдаар харьцаж байгаа юм шиг ийм мэдрэмжийг өгдөг болохоор одоо пянзны зах зээлээр бол одоо хүртэл байсаар байдаг. Сүүлийн үед бол харин ч ингээд томроо яваад байгаа тий.
Тиймэрхүү юм байж. За янзны хувьд бол нэг иймэрхүү. За ингээд анх байсан тэр аналог технологиос бол дижитал болсноор одоо сайжирсан биш. Одоо баг муудсан жишээ болж байгаа тий. Тэгээ энэ CD болж нэг муудаад MP3 болж бүр муудаад ингээд цаашаа явчих жишээтэй. За яг хөө сүүлийн үед бол Spotify, YouTube интернэтэл стримингээр сонсдог болсон байгаа. За тэд нар бол одоо интернет муудах юм бол бүр муудаа явчихна. Ер нь бол чанар бол их муу гэсэн интернетээр дамжуулж байгаа юм чинь гацхгүй байх хэвээр тэр гэл тий. За тэгсэн чсэн л одоо дижитал одоо тий иймэрхүү зүйл одоо байгаад байгаа. За яг л одоо нөгөө одоо цаасан ном энтер гээд байгаад байдаг шүү дээ. Чи одоо цахим номыг илүү дэждэг, цаасан номыг илүү дэждэг те. Kindle Mendel гээл те. За яг тэр хоёр шиг гээд ойлгочих болно те. Яг номны орхоотой хүмүүс те. Номны одоо тэр юу гэдэг вүлээ? Одоо нэг юм хүмүүс гэж идэв шүү дээ те. Цагаан солиотой. За цагаан солиотой ч одоо хайшаа те. Номны тэр үнэр эргүүлж байгаа мөч энтер нь бас чухал хэсэг. Номтойгоо харьцах нь илүү гоё яваад те. Цаасны үнэр байна. Тэр цаасыг барихад ингэ гоё мэдрэмжлүүлж ингэж байгаа л хууцаа эргүүлэхтэй тэмдэглэн одоо бүх юм нь бол жинхэнэ ном нь бол илүү байдаг гэдэг одоо яг ном уншдаг хүмүүс бол илүү тийм жинхэнэ номыг илүү үздэг. За яг л энтэй адилхан гэдэг ер нь бол ойлгочих болно те. Тэр номтойгоо одоо харьцаж जैन дээрээс нь одоо уншид дууссан номнуудыгаа номын сандаа тавьж जैन те. Тэр хэвлсэн номнуудын тэр цөөхөн хувьлэгдсэн одоо би одоо тэр зохиолчийн фэн мэн гэдэг утгаараа бол энэ цаас номтой харьцуулж идэг. Гэтэл хажууд нь Kindle чинь нөхдөд бол ингээд ганц муу Kindle яриад мангар олон дотор нь одоо хийчих болдог болохоор энэ чинь цай талбай чинь ингээд хэмжээн. Гэхдээ нөгөө амьд харилцаа нөгөө номтой харьцдаг байсан өмнө кайф нь байхгүй болсон. За тэгээд нэг юм сонин судалгаа байгаад идэв штэ. Kindle гарч ирээд хүмүүсийн ном худалдаж авах одоо худалдаа авалт нь нэмэгдсэн. Гэхдээ унших нь бол багассан гэдэг идэв штэ. За тэгэхээр яг л энтэй адилхан гэсэн. Одоо тэр Kindle бол ерөөсөө дижитал одоо нөгөө цаас ном чинь аналог гэдээ ойлгочих болж байгаа байхгүй тий. За хэдүүлээ төр одоо амс хийж хагаад тэр хооронд хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За манай хамтран ажиллагч байгууллагаар Eguno оюун компани болон Bolorsoft гэдэг компаниуд маань хамтран ажиллаж байгаа. За Bolorsoft компани маань бол одоо юугаар бид нар мэддэг вэ гэхээр одоо ихэнхдээ бол бид нар англи хэлний толь бичиг хөрвүүлэгчээр нь мэдээд идэг бол мөн мэдээж одоо энэ spell check гэдэг юм гаргаж ирдэг. Spell check бол одоо монгол хэлний дүрмийн алдаа шалгач гэдэг байгаа шүү дээ. Кирилл хүчийн дүрмийн алдаа гэдэг бол маш тийм сурахад төвөгтэй хэцүү балардаг, гээгддэг одоо ийм хэцүү зүйл байна те. Тэр ийм сармаг байдаг. Яг үнэ те. Тэгэхээр одоо энэ балардаг, гээгддэг дүрмүүдээ одоо бид нар чи мэдэхгүй айгүй олон алдаануудыг гаргадаг. Хүн амтан болон гэ те. Бичиж байгаа хүн мэдэхгүй байхад уншиж байгаа хүн айгүй анзаараад байдаг. Энэ алдаатай байна гэдэг. Тэр ч одоо нэг ном уншдаг хүмүүс бол те. Иймэрхүү алдаануудыг олж харчаад за энэний боловсролын төвшөнд бол иймэрхүү юм байга хайчдаг. Ажилд орох гээд анкет бүгэлсэн ч гэсэн те. Тэр ажилд орж байгаа хүн бол за зүгээр нэг ганц үсэг алдсан байхад дараагийнх нь ингээл дараагийн анкетаа хараа авчих штэ. За тэгэхээр ерөөсөө бид нар ийм алдаа гармааргүй те. Кирилл хүчийнхаа зөв бичгийн дүрмийн алдаа гаргахгүйгээр ингэж одоо байж гэмээр одоо бид нар дараагийнхаа шатлаа явах гэдэг шүү дээ. Хүн заман миний одоо анкетыг уншичаад намайг ажилд авах уу гэдэг мэдмээр байна. Дарга маань миний одоо ажлын тайлан харчаад гэдэг ч юм. Facebook дээр нэг рекламны постыг харчаа хүн худалдаж авах уу гэдгийг шийдмээр үүдэг. Гэтэл тэн дээр нэг үгсийг алдаа явж байгаа л ингээд бүх шийдвэрүүдийг ингээд боловлждаг. Ийм одоо үн цэнийг нунагчдаг ийм асуудал гарч ирдэг. Энэ алдааг тэгвэл бид нар яаж одоо бууруулах юм бэ гэхээр одоо тэр Кирилловчийн 68 одоо тий үгсгийн одоо дүрмийг одоо цээжилж ахын оронд зүгээр нь болор дурангал аваад ашиглаж байгаа. Болор дурангаа аваад ашиглахад бол бид нар одоо зүгээр л үгүйсээ бичдгээрээ биччих. Дараа болор дуран бол бүх алдаатай үгнүүдийг чинь гаргаад ирнэ. За тэгээ алдаатай үгэн дээр очиод гээд дарангууд чинь энэ үг чинь ийм үг байсан юм биш үгээд үүсмэл 150 мянган одоо 150 юу лээ 150 сая үгийн үүсмэл сантай. Иймтэй одоо нэг үгийг чинь л одоо янз бүрээр хувиргаж байгаа шүү дээ. Тэр бүх хувиргалтуудыг багтаацсан ийм 150 сая үүсмэл үгийн сан дотроос санал болгоно гэсэн үг те. Энэ үг чинь ийм үг байсан юм биш үү? Ийм ингэж үчих хэвээр юм биш үү гэдэг ингээ гаргаад ирнэ гэсэн. За тэгэхээр ингээл цасаад ингээ явуулсан багт бол одоо хинч өөрийн чинь үг үсэг дээр одоо өлгөлдөж те өөрийн чинь бол ингээ доош нь чихэх боломжгүй болж байгаа маа гэсэн үг те. За тэгэхээр маш том ийм зүйлийг бол одоо бид нар болор дурангаа ашигласнаар одоо хийж болно. За тэгэхээр энийг одоо бид нар офлайнаар үдгсэн, онлайнаар үдгсэн ашиглах боломжтой. За дээрээс нь Mac үдгсэн одоо эсвэл Windows үдгсэн энэ дээр одоо өөрсдийнхөө энэ Office-ийн Microsoft Office-ийн програмууд дээр энэ болор дуранг татаж авч суулгаад тэгэл ингээл ашиглаж байна. За мэдээж одоо энийхээ лицензийг төлөх шаардлагатай. За лицензийг нь худалдаж авахыг одоо хүсэж байгаа юм бол энэ PC молоос очоод энэ bit лиценз ингээ авах боломжтой. Одоо нэг ийм гарт баригддаг. Ийм
лицензээ очиад авчих боломжтой. Энэ бол ингээд бүр хямдралтай үнээр авах боломжтой юм байлээ. За үгүй л одоо энэ онлайнаар бас бит бус лицензийг авч болно. Одоо дижитал лицензийг авч болно гэсэн үг шүү дээ. За дижитал лицензийг авахыг хүсэх юм бол одоо spell check email гэдэг сайт руу ороод ингээд авах боломжтой юм байлээ шүү. За болор дурангаа содно болор софт компани маань сүүлд маш гоё юм үйлчлэг гаргасан байлээ. Одоо програм гаргасан байлээ. Энэ бол Kimo гэдэг юм одоо хиймэл оюун суурилсан одоо кириллис монгол хичээг рүү хөрвүүлдэг ийм одоо аппликейшн байгаа. Гайхалтай олон жил хүлээсэн дээ. Тий. Одоо монгол хичээг гэдэг бол одоо бидний хамгийн эмзэг зүйл. Тий. Яг ингээд техник технологи дээр тулаад эхлэнгүүт одоо бид хичнээн монгол хичээг гэж хашгираад яг техник технологи дээр очиод нэг үсгийн фонтон дээр очиод за яг яаж монгол хичээг рүү хөрвүүлэх гэдэг дээр очиод нам гацдаг байхгүй тий. За тэгвэл энэ хөгжлийн одоо энэ лонхны үз үүсэдсэн энэ зүйлийг арилгасан энэ Kimo гэдэг аппликейшн. За энэ бол хиймэл оюун дээр тулгуурласан бид нар зүгээр л кириллээр өвчиж чинь. Яг л бичдгээр өвчиж чинь тий. За тэгээд тэр бичсний чинь шууд аваачаад монгол хичээг болгоо хувиргачихна. За тэр үгийг мэддэгсэн үү, үгийн дүрмийг мэддэгсэн үү, мэддгүйсэн үү хамаа авахгүй. Бид тэр мэддэг чаддаг хэлээрээ өчөөл тэгэл ерөөсөн монгол хичээг рүү хөрвүүлждэг. Одоо ийм амархан, ийм гоё аппликейшн гарсан байгаа шүү. Kimo гэх аппликейшн. За тэгэхээр монгол хичээг бичгээ яаж бичиж даа гэж байгаа хүмүүс байх юм бол энийг татчав суулгаараа энэ ч одоо хуулийн хэрэгцээ байна. Өөр янз бүрийн зөндөө олон монгол хичээг хийх хэрэгцээ байхад бид тэр фонт нь жоохгүй, програм жоохгүй, яаж хөрвүүлэхэж мэдгүй, яаж бичгээж мэдгүй, үгийн санаж байхгүй ингээ бичдэг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Kimo гэдэг аппликейшнаа татаж авч одоо суулгах боломж, одоо ашиглах боломжтой. За бас лицензийг нь бид нар PC молоос юм бит аналог лицензийг нь авч олно. За одоо хямдралтай үнээр гэдэг байгаа шүү дээ. За мөн одоо энэ дижитал лицензийг нь болохоор энэ Kimo-цэг MNGL.net гэдэг сайтаар ороод энэ онлайнаар бас авах боломжтой юм байл шүү. За тэгэхээр одоо энэ Монгол хэл бичгийнхаа дүрмийн алдаа болон монгол бичгийнхаа энэ одоо хөрвүүлэлтийн асуудлуудыг шийдэж өгж байгаа маш том юм одоо хэл бичиг соёлын энэ зүйлүүдийг шийдэж өгж байгаа асуудлуудыг шийдэж өгж байгаа болор софт компанид маш их баярлаа. Маш баярлаа. Маш бахархалтай байна тий. За. За хэдүүлээ чи одоо нөгөө нэг пянз хальсан дээр явж байсан шүү дээ. За пянзнаас илүү бас нэг жишээ байна хальс гэдэг. За фото зураг болон дүр сүжлэг одоо ер нь киноны хальс мэлс одоо бол зүгээр л одоо ер нь бол урлагийн бүтээл. Үнэхээр гайхалтай. CD пянз хоёр ярихаар бол хүмүүс хоёр хуваагддаг байхгүй юу? CD-ийн цайн, пянзын цайн гэл те. Одоо энэ CD-ийн илүү дуурал цайтай гэвэл пянз нь илүү амьд гэл ингээл эдгэрч хоёр хуваагдаад дижитал нь сайн, аналог нь сайн гэ хэрэлдээд эхэлнэ. За харин хальсан дээр бол хин ч юу ч дуурахгүй. Бүгд дуу нэгтэйгээр хальс гэж хэлнэ. Кино сонирхдаг байна уу, фото зураг сонирхдаг байна уу? Бүгд хүмүүс хальс бол хамгийн супер гэж хэлнэ. Тэ? Үнэлэн тэр гайхалтай зүйл. За тэгэхээр ерөөсөө энэ хальсан дээр бол хинч маргадаггүй. Хальс дижитал камер хоёрын ялгаа нь яг л одоо пянз CD хоёртай адилхан. Тэр нь бол хальс бол дүрсийг одоо хязгааргүй наривчлалтаа буулгаж авдаг бол дижитал камер заавал одоо пикселүүд хувааж ер нь энэ хязгаарлагдмал наривчлалтаагаар ингэж буулгаж авдаг ийм зүйл байна. За гэхдээ хальсыг бол мэдээж одоо хязгааргүй гэж болохгүй л дээ. Одоо өөр юм гисэн хальсны бас нягтршил гэж юм байдаг те. Одоо ширхэг гэж юм байгаад байдаг. За гэхдээ одоо грейн энэ төр гэж нэрлээд байдаг. Гэхдээ энэ хальсны ширхэг бол тэр одоо те дижиталыг бол ерөөсөө бараад болохгүй. Маш юм дээр наривчлалтай юм зүйл гэсэн. Бараг л атом молекулын төвшөнд ярина дөө. Тий. Тэгэхээр бол энэ хальс гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. За хальсыг бол дахиж одоо сэргээгээд одоо дижиталчлах гэж яриад байгаа юм л да. Хальсыг дахин сэргээлээ гэдэг. Дээр үеийн кинонуудаа дахин сэргээлээ гэдэг шүү дээ. За тэгэхээр одоо тухайн үеийн одоо хальсан дээр гарч ирсэн тэр кинонуудыг бол ингэж дахин сэргээдэг. За тэр нь бол дээр үеийн хальсны киног орчин үеийн дижитал одоо энэ дэлгэцүүд зориулаад кадр болгоноор нь дижитал камераар авч одоо буулгахыг хилээд байгааг ойлгочих болно. За одоо манай зурагтын сувгууд гэдэг байгаа шүү дээ. Тэд нар бол бүгдээр нь HD үе 720 м пикселийн өндөртэй ийм одоо наривчлалтай ингээ явж байгаа. За гэхдээ бол дээр үеийнхээ одоо те Монгол кинонуудыг бол бид нар одоо энэ HD-гээр нүцэх бол үнэхээр сайхан байдаг шүү дээ. Бараг цоо шинээр тэр киног л үзэж байгаа юм шиг болдог. Үнэхээр гайхалтай мэдрэмжлэг болдог те. Өнгөн ч гэсэн тэр одоо тэр дүрсэн ч гэсэн ийм гоё кино байсан юм уу гэж бодмоор. Царай мараа өөрчилчих шиг, царайлагжуулчих. Харин тийм. Гэхдээ тэр их чи ямар шиймэл оюун ашиглаа сайжруулсан юм байхгүй, ямар нэгэн тэр киног дахиж хийсэн юм байхгүй шүү дээ. Уусаа анханасаа хайлсан тийм сайн чанартай байсан гэсэн. Бид нар зурагтаар үзэхдээ л тийм нэг чанар нь муудаадсан. Зурагт нь тийм муу байсан байхгүй. Тэгээ зурагтынхын чанар нь сайжраад, сувгуудын чанар нь сайжраад HD энтер болонгууд тэрийг нөгөө дижиталчлаад хайлсаа HD зориулаад дижиталаар дахиж
зургуудыг аваад ингээ гар ийм гоё болоод байгаа гэсэн. Тэгэхээр анханаас хальсан энэ лаг болсон гэсэн. За гэтэл одоо тий тухайн сувгийг үзэж байгаа одоо тэр телевизрүүд нь одоо тэр компьютерийн дэлгэцүүд бол бүр сайжирцсан. Одоо юунд 700-аар тий багтаа л одоо Full HD 1080 пикселийн өндөртэй ийм өндөр чанартай болцсон байж байгаа тий. За дээшээгээ ярих юм бол 2К гээд байна, 4К гээд байна. Одоо бол бүр одоо сүүлийн үед бол 8К гээ гараад ирсэн тий. Одоо юу ч болоод байгаа юм бөө мэд тий. За иймэрхүү юм болсон. За тэгсэн ч гэсэн одоо хальснаас ийм өндөр наривчлалтаа одоо наривчлалтаагаар дахин буулгаал байж болно. Нэгсэндээ одоо бид нар те Full HD-гээр буулгаад нөө Full HD дэлгэцэн дээр харж болно. 8К-гаар буулгаад те 8К дэлгэцэн дээр ч харсан болно. Хальс бол байж лээ. Дахин бид нар шинээр үдчихэж байгаа юм шиг л болно. Дахин нүд нэгдэж байгаа юм шиг те. Дахин энэ кино ийм кино байсан юм уу? Ийм гоё кино байсан юм уу гэж харж болно гэсэн үг те. Одоо тэр мандахай цэцэн хатан гэдэг кино байдгсан. Тэнгэрийн доор юу лээ? Мөнх тэнгэрийн доор мор гэдэг кино минь тийм чинь дахиж зэрэгж үзэхэр тэр өнгө мөнгөнөөс үнэхээр тасархаа тэр дүрс бичлэг тэр яа тэр юм л үнэхээр гоё. Би бүр айгүй шин мэдээлэл аваад жоохон чочрол дараа сууж байгаа л та. Биш нөгөө техник технологийн дэвшил одоо тэр камерны наривчлан сайжрах тусмаа ингэж одоо урдын юм уулуулна гэдэг шиг илүү л болж байгаа л гэж айгүйх одоо гордож явсан юм шиг байна. Тэгээ сая сонсоод бас гайхлаа. Одоо пилонг чин гэр янз бүр бол амд гэдэг тэр. Тэгээ гэтэл тэр тийм мундаг лаг юм байсан. Гайхалтай зүйл байсан тий. Тэгээ аналог гэдэг зүйл одоо аналог гэдэг технологи бол ийм гайхалтай зүйл байсан. За тэгээ аврах том дэлгэцтэй кино театрууд ч гэсэн ер нь бол энэ хальсыг маш их одоо ашигладаг. За ягаад гэх юм бол тэр чинь хичнээн том оруулсан гэсэн. Тэр чинь угаасаа тэр наривчлал гэдэг нь нягтрчлал гэдэг юм алдагдахгүй болохоор кино театруудад ийм хальс мэлсийг үл их ашигладаг. За гэтэл одоо бид нар бол ийм HD нягтрчлалтай кино ч юм уу те кино театрын дэлгэцээр тавих юм бол одоо нягтрчлал дэл бүсрийн шүү дээ. Одоо нэг хідэн пикслүүд бүрсийсэн юм харж байгаа л гарч ирэх байх. Ийм ажил юм болно гэсэн. За тэгэхээр одоо ер нь бол бид нар компьютер дээр ч юм уу утсан дээр ч гэсэн HD нягтрчлалтай зургийг одоо томруулаад харахад л угаасаа мэдрэгдэндээ те пикслүүд ингээд бүрсийгэл гараад ирдэ шүү дээ те. За тэгэхээр маш муухай юм болдгоо. За энэ 35 мм-ийн стандарт кино хайлс гэдэг. За энэ орчин үеийн дижитал камерын нягтрчлалтай зүйрлэх юм бол энэ 6К өрн гэдэг. 6К гэдэг зурагт байх юм бол тэрэн дээр чинь одоо бүтнээр нэгэ гаргаад тавьсан ч гэсэн ямар нэгэн нягтрчлалын асуудал үүсэхгүй. 6К гэж одоо би бол 6К гэдэг дэлгэц харж байгаагүй амьдрал та. Тийм багтай гинэ. Тэг ямар ч тийм 6К гэдэг чи одоо юу гэсэн үг вэ одоо тийм би л юм харж байгаа. За тэг ямар ч тэрэн дээр бол 35 мм хальсыг буулгасан ч гэсэн одоо томруулаад биш үү. Одоо бид нар бол Full HD мэднэ, 2К-га мэднэ. За яг 4К-га чүү тай мэдчихээн. За тийм 6К болгочихсон ч гэсэн 35 мм одоо бидний дээр үе Монгол кинонд бол ингээд чанартай хэвээрээ буусан хэвээрээ л юм гэсэн үг. Тэгэхээр бол бидний технологиудаа хальсыг гүйцэхгүй л юм. За тэгэхээр одоо манай одоо хуучин кинод бол угаасаа 6К дэлгэц хүртэл гарсаар явах болно. Бид нар 6К дэлгэц хүртэл цагаан сар болгоноор Монгол кинодаа дахин шинээр үзэх боломжтой болж байна гэж ойлгож байна. За харин одоо IMAX гэдэг одоо том хальс байдаг. Одоо 70 мм хальс гэдэг. Төрүүний чинь 35 мм. 70 мм гэж 2 дахин том биш. 4 дахин том гэсэн үг байхгүй юм чи те. Миллиметр нэг 70 мм болчоор 4 хувлаа тавьсан юм шиг 4 дахин тийм болж байгаа. За энэ бол ерөөсөө 18К хүрнэ гэдэг. 18К гэж одоо байхгүй. Тийм дижитал технологи тий. За тэгэхээр бол угаасаа энэ хальс гэдэг бол бүр ингээд тийм тий технологиг бол ингээд ардаа хийцэн ийм дижиталыг бол ардаа хийцэн ийм гайхалтай. За дижитал камер бол одоо дижитал 8К л гэж байгаа. Одоо дижитал дэлгэцнүүд гэдэг ч юм уу тий 8К л гэж. За яг хоо одоо айхтар үнэтэй сайтай одоо кино зураг мураг авалтын Red гэдэг одоо иймэрхүү зүйлүүд одоо RMT-ийн камерууд бол байдаг. За эдгээр бол үсрээл 12К хүрнэ. 18К бол бараахгүй. За тэгэхээр хальс одоо хүртэл одоо дижитал байр суурь алдаагүй байгаа гэж ойлгож байна. За энэ ч утгаараа бол хальс бол аналог технологийн хамгийн лаг жишээ болдог. Тэ? Түрүү мөр пянз мянзыг бол тэ пянз бол бараг CD байраа тавиад өчлөө. Би бол үгүй гэт тэ. Одоо хальс бол ингэ байж байгаа. За юу болоо гэл одоо IMAX мэт аврах том кино театрууд бол одоо хүртэл тэ энэ нэг хальсыг бол ашигласан хിവэрэ байдаг. Тий. За яг одоо кино сонирхдаг. Гэхдээ манай Монголд бол одоо IMAX гэх юм бол дижитал та. Одоо яг хальсан IMAX гэх юм бол одоо тэг яг кино сонирхчдیں۔ Жинхэнэ очиж үзхийг мөрөөддөг. Одоо жишээлбэл тэр сүүлийн үеийн гарч байгаа Нолны кино гэдэг ч юм уу том найруулагчдын кинонд бол дандаа юм те IMAX-ийн 70 мм хальс мэлсэн дээр ингэж бичигддэг. Хальстай кино театрт очиж үзвэл бүр илүү мэдэрнэ гэсэн үг. Тэр одоо
зүйлүүд нь те дижиталчлаг гэсэн үг шүү дээ. За яг кино сонирхдаг тийм кино театрт одоо нэг кредитийг нь дуустал нь үздэг олон фэнүүд нь гэж байгаа. Тэ. За ийм одоо киноны үнж фэнүүд бол одоо л хальсант л нүдээ ухаад өгч одоо бэлэн байж байгаа ийм хүмүүс. За зөвхөн хальсаар л одоо киногоо хийн гэдэг дөрөв хэлсэнтэй одоо Кристофер Нолан одоо Квентин Тарантино гэдэг митийн одоо маш олон ийм найруулагч төртөл байж байгаа. За тэгэхээр хальс гэдэг зүйл ийм гайхалтай зүйл. Одоо бүр ич идэж итгэдэг одоо Квентин Тарантино бол те энэ киноны хальсны ич гэдэг юмд итгэдэг ийм хүмүүс ээждэг те энэ цаанаа нэг мэжидтэй гэдэг дижитал төр хизээч хийхгүй гэдэг ийм хүмүүс. За ирээдүйд бол мэдээж хуучрахгүй дээр нь одоо илүү амьд төрсөлтэй гэдэг утгаараа мэдээж одоо хальсыг ашиглах нь баг ингээд илүү зөв сонголт болж байгаа. Одоо нэг мухар сүг биш энэ чинь технологийн юм үндэслэлтэй зүйл байгаа даа шүү дээ. За удахгүй 12К гэж гарна 18К гэдэг дэлгэцүүд гарах хүртэл одоо хальс хуучрахгүй хуваарэ тухайн үед хийсэн кинонууд бол 18К гэдэг дэлгэцтэй дижитал камертай ийм 90 үе ийм стандарт л очин очтол байсаар л одоо амьд байсаар л гэсэн үг. За жоохон байж байгаа үргэлжлүүлээ. Хязгааргүй нэгтэршил гэдэг үг ер нь бол маш амар сонсогдлоо. Тэ ийм гайхалтай зүйл байх гэж нэг Fableman гэдэг Spielberg-ийн кино бас санаанд орж ирлээ манайхан үтсэн бол. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтэе Unitel компани маань ивент тэтгэж ажиллаж байна. Тэг Unitel Group бол олон нийтийн энэ дижитал мэдлэгийг нэмэгдүүлж за гол нь нөгөө цахим орчны одоо ловертэй янз бүрийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй юм нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна. Нэг одоо бол яг одоо арт иргэдийнхаа төлөө хүмүүсийн төлөө юм хэрэгжүүлж байгаа ажил болов уу гэж бодож байна. Одоо хэдийгээр бас захин заллин байна гэж одоо янз бүрийн бие биендээ яадаг ч гэсэн хохирогчдын тоо бол гол нь буурахгүй байгаад байна тий. Улам л нэмэгдээд нөгөө дэх үед карманы хулгай их байдаг байсан бол тэр болгон чинь ягаад ч юмтэй цахим болоод цахимын тоо нь бол одоо ингэж яг эсрэгээрээ ингэж те нэгтлэн борж нэг нь өсөж явах жишээ нэ. За энэхүү ажлын гол онцлог бол кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн одоо сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр нь дамжуулаад ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр ингэж хөргөж байгаа ийм үйл явдал юм аа. За тэгээд жишээлбэл одоо цахим орчинд хэлбэр аргаар мөнгөтэй болно. За хөрөнгө оруулалт бол илүү хурдан ашиг олно гэдэг юм уу. Янз бүрийн юм амлалтаар хүмүүсийг хуурч заллин хийх тохиолдол ер нь их элбэг байгаад байдаг. За гэвч одоо ийм амархан олдох баялаг бодит амьдрал дээр бол байхгүй зөвхөн үлгэртэл байдаг шүү дээ гэсэн санааг хүмүүст ингэж түгэж байгаамаа. За тэгэхээр одоо миний хувьд бол яг хөө ингээд те одоо нөгөө Bolor soft гэдэг шиг бичих нь ямар нэгэн байдлаар та 100 сая төгрөг хожлоо гэдгийг хожлоог нь буруу бичсэн байвал за энэ хотлоо болоо явчлаа гэж одоо тий бодно. За нэмэх нь одоо дээрх нөгөө нэг вебсайтын хаяг нь яг зөв бэ нү гэдэг эсхийг бас харна. За тэгээд ч бас хоёрдугаар тэгвэл яхаараа би юм их мөнгө хождог үлээ гэж эргэлзэж байна тий. За тийм байна. За тэгэхээр та бүхэн дижитал заллингаас өөрийгөө хамгаалж зөвхөн баталгаат их сурвалжаас мэдээлэлээ ингэж зөв авч байх хэрэгтэй. За тэгэхээр Unitel Group-ийнхантай бол одоо ийм сайхан нөлөөллийн аян хийж байгааг баярлалаа. Бас сошиал дээр нэлээд их явж байна лээ. Тэгээ аюулгүй дижитал орчныг бол одоо яг бид бүхэн бол бүтээх юм байна. За тэгээд нөгөө луурчт нь одоо бүр хөлийн гадна байж идэг те олдох боломжгүй тэгээд өвчнөө хэрэг нь бүр хураагдсан ч байдаг юм уу. Иймэрхүү зүйлэн тусдаа одоо цахим хэргийн цагдаа дээр ч бас нэг найстайгаа утсан тохиолдол байдаг. Энэ ер нь нөгөө цахим учраас маш хүнд байд юм байлээ. Тэгээд та бүхэн маань одоо бас эмээ өвөөдөө одоо хүн болгоны мэдээллийн авах орчин нөхцөл өөр байгаа те 21 аймаг янз бүрийн юм буруу зүвийг бас ялгаж мэдэхгүй байж болно. Энэ бодныг бол хүмүүсийг би ингээд шоолохоор бол айгүй эмзэг ханддаг. Гэхдээ одоо эдний нөлөөллийн аяныг шийрлэж явуулдаг ч юм уу те нэг хүн хэлхээс нааш гэдэг шиг нэг удаа ингээд сонсцсон байхад маргааш нь яг хүн л өөртөө ч юм бас бодно штэ эн чинь өчтөр үтсэн юм а бодоо те. Тийм байна да. Тэгээ энэ яг дижитал гэдэг бол яг тэгж байгаа. Хүн яг юм гараар барьж мэдэрч байгаа зүйлээ бол те барьж тавьж явуулахгүй те. Энд чинь одоо ингээд миний гарт баригдаж байгаа зүйл. Гэрийнхаа төлхөрийг нэг хүн өгчих юм бол чи яах ч байгаа миний гэр төлхөрөөр те. За наад бэлэн мөнгө бариа явж байгаа бол чи наад мөнгө өгчих юм бол яах ч байгаа ингээд энэ чи бас барьж байгаа юмдаа илүү тийм үнцэн өгдөг. Тэгээ дээрэс нь ойлгомжтой байхгүй барьж байгаа зүйл бол би энийг энэ хүнд өгчих юм бол би алдчихна гэдгийг мэдээд байгаа байхгүй. Гэтэл дижитал бол ингээд харагдахгүй
Ийм зүйл байгаа байхгүй. Утсан дотор байгаа үг нь мэддэхгүй, яаж би гаргаж ирдгийг мэддэхгүй, яаж хүн гаргаж аваад байгааг нь мэддэхгүй. А дээрээс нь ши дижитал ийм том болчоор ийм компьютераар автоматжуулаад одоо нэг нэгээр нэг хүмүүсийн карман суулдаг байсан хүмүүс чинь нэг дор хэдэн мянган хүмүүсийг төрөх гээд ингээд суулчих боломжтой болчихж байгаа. За тэгэхээр улам аюултай болоод байгаа чинь ерөөсөө л энэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ ард иргэдийн одоо энэ мэдлэг гэдэг бол энэ дээр хамгийн одоо чухал эсэргүүцэл болж байгаа хэвээр тий. Одоо хүмүүс бол яаж мэдж явах хэвээр тий. Тэр онлайнаар дижиталаар энэ дижитал гэдэг чинь юу вэ? Гарт нь баригдахгүй болохоор ойлгомжгүй. Тэгэхээр энэ ойлгодог болохын тулд бид нар хэмтээлийн маань энэ танин мэдүүлэх энэ арга хэмжээ бол хамгийн одоо чухал энэ нийгэмд өгж байгаа хамгийн одоо том хувь нэмэр гэж би харж байна. Айгүй тийм чухал юм байна. Ямар ч хэмтээлд бол ийм буянтай зүйл хийж байгаад бол баярлалаа. Тийм байдаг алдсан хүмүүсийн бас тэр түүхүүдийг сонсох нь тэгэхээр бас зүрх шимшрэн байдаг шүү. Тэгээ Юнтэлийн аль биесны Facebook болон за Юнтэл цэгийн веб хаягнаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. Нэвтрүүлгийн ивент дэгч шинжлэх ухааны түгээх үйлстэд гар бие оролцож байгаа Юнтэлийн хамт олон их баярлалаа. Баярлалаа. За нөгөө нэг хальсан дээр явж байгаа. За зарим дижитал кино, фото зургууд бол хальсыг дуур байлгаж албаар юм ширхэг гэдэг нэмдэг. Grain гэдэг юм тий. Фильтрдэл. Тэгээ нэг фильтр штэ ер нь бол тий. Тэгээ хальс шиг харагдуулдаг фильтр. Тий. Тэгэхээр одоо яг одоо хальсны үүсгдэг тийм ширхэг бол үнэхээр бүр урамтай аюу тийм гоё харагддаг байхгүй тий. За тэгээ дижитал аппаратаар авсан зураг мураг бол тийм ширхэг мэрэг байхгүй. А яг нэг гэрэл мэрэл муу энэ төр байх юм бол тийм ширхэг гарч ирнэ л дээ. Гэхдээ тэр нь юм noise гэдэг бүр юм царай мууд аюу хямдхан харагдуулдаг хачин болж ирдэг байхгүй. Тэгэхээр албаар ингэж зураг лаг чанартай дижиталаар авчаад тэгээ тэрэн дээр нь албаар ийм ширхэг нэмдэг. Хальсыг дөөрэлгэж гэсэн. За тэгжээж илүү хүмүүст гоё харагддаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол тий хальсны ширхэг бол зүгээр л урлагийн бүтээлээ гэсэн. За хальсны бас нэг гайхалтай тал бол ерөөсөө хадгалагдах хугацаа байдаг. За хуурай сэрүүн орчинд бол 100 гаруй жил хадгалт даадаг гэдэг. Тэр үнэхээр гайхалтай 100 гаруй. За Холливуд бол хальсаа бол ингээ хөрөгчөнд хадгалдаг, хөлдөөгчөнд хадгалдаг гэдэг. За энэ дэлхийн хамгийн том нээлттэй их код одоо хадгалтын юм байгууллага GitHub гэдэг. Тэр хөгжүүлэгчид бол бүгдээр мэднэ. За тэгвэл GitHub компаниудаар архитект аваачаад одоо энэ хуучин нүүрсний уурхай байсан тийм мөнх цэвдэхтэй ийм одоо цооног дотор ийм бүх их кодуудаа хальсан дээр болгоо хадгалдаг. Сэнэмгээс одоо дижитал кодыг аваачаад хальсан дээр болгож хадгалж шít. Хадгалт сайн даадаг. Очиж бүр архитект очиж тий. Тийм, архитект хүүтэнд. Тэгээ хүүтэнд бол илүү сайн хадгалагдаад шít. За гэтээ өнөөдөр ярих гэж байгаа зүйл бол ерөөсөө энэ пянз хальс малс бол биш л дээ. За харин одоо аналог технологийн тухай тэр дунд бол аналог компьютерийн тухай ярих гэдэг. За уг нь бол компьютер ч гэсэн аналог байх хэрэгтэй байсан анхандаа л. За тэгээд өөртөө одоо хийж чаддаг одоо зүйлийг бол пянз ч юм уу тий одоо энэ хальс мэлсанс хэсүүлээд аналог технологи бол маш төгс идэгч гэсэн. Одоо энэ ерөнхий зориултын хамгийн том асуудал нь бол ерөөсөө энэ ерөнхий зориултын боёо тийм одоо тий бүх имийг хийж чаддаг ийм аналог, ийм компьютер, ийм технологи гэж одоо байна уу гэсэн чинь одоо хүртэл байхгүй. Аналог компьютер ямар компьютер байж болох вэ гэж бодоод тий байхгүй тийм юм. За тэгээд одоо харин одоо бүх бодлогыг бодож чаддаг одоо ерөнхий зориултын универсал компьютерийн анхны загвар л одоо аналог биш дижитал байсан шүү дээ тийм ээ. Одоо энэ универсал Тьюрингийн машин гээл рүү ярьсан фон Нойманы архитектур одоо гээл те одоо хүртэл тухайд бол дижитал гэж гараад одоо хүртэл одоо бид нар ашиглаж байгаа. Энэ зүйл бол ерөөсөө бүгдээрээ дижитал. За тэгэхээр өмнөх одоо нэвтрүүлэг дээр ярьжсэн фон Нойманы лонхны үзүү гэдэг юмнаас болоод дижиталын компьютерийн хөгжил хан гэдэг юмыг мөргөөд одоо нам гацчихад байгаа гэж ойлгочих болно. Энэ тухай өмнөх нэвтрүүлгээр сонсоогүй хүмүүсээ ойлгочоо сонсоорой. За 2 жил тутам компьютерийн хүчин чадал 2 дахин нэмэгдээд одоо энэ үнэн 2 дахин буурн гэсэн мөрийн хууль гэдэг байдаг. За мөрийн хууль бол одоо ингээд мөрдөгдөхөө цаашаа одоо өдийг хүртэл үнэн зөв явж ирсэн. Гэхдээ цаашаа одоо явах уугүй юу гэдэг дээр одоо оршихуйн энэ зүйл дээр бол тулаад ирсэн байж байгаа. Ийм төлөлдсөн. За одоо ерөнхийдөө бол одоо энэ дижитал технологи, дижитал компьютер бол одоо нэгэсэндээ одоо мөхлийн хоёр эмэг дээр ирсэн. Одоо яах вэ гэж байгаа юм гэсэн. Тий. За энэ бүх одоо хан мөргөж гацаад лонхны үзүүнд одоо боогдоод те энэ хөгжлийн гарцсан хаагдсан энэ бүх зүйлийн ард бол одоо гарцсан бол мэдээж аналог компьютер, аналог одоо технологи багтах. Одоо Ослоод өмнөх нэвтрүүлгээр ярьсан байгаа те neuromorphic гэдэг ийм зүйл яриадсан. Neuromorphic chip, neuromorphic компьютер гэдэг те. За энэ neuromorphic гэдэг бол ерөөсөө энэ аналог компьютер юм байна. Тий.
За тэгэхээр өмнөх нэвтрүүлгээр ирсэн neuromorphic компьютер гэдэг бол ерөөсөө аналог компьютер байсан юм байна. За тэр цэм одоо нэгсэнтэй анх хүн төрөлхтний хайгааз нэг универсал аналог компьютер гэдэг маань универсал аналог тооцоолуур гэдэг маань яг л хүний тэрэг шиг ажилдаг. За ийм хиймэл оюун шиг зүйл байх хэрэгтэй байсан байна гэж одоо ойлгож болох нэ. За ер нь бол манай ертөнц бол өөрөө аналог юм байх нь штэ. Тий, аналог руу явахаар л илүү болоод байна шүү. Яг тий. Яг тийм бөгөөд. За тэгэхээр одоо энэ дижитал гэж нэг арга ядсан арга цаас л зүйл байсан байгаа даа үстэй тий. За хязгааргүй наривчлалтай ямар нэг тийм пиксел шатал гэдэг бол манай ертөнцид байдгүй. Тийм тасралтгүй урсгалтай ийм ертөнцид бид нар одоо амьдарч байгаа. Манай ертөнцид л аналог. За классик ертөнц гэдэг байгаа шүү дээ. Тэр нь бол одоо квантын интер гэж ярих юм шал өөр юм болно л да. Тэгэхээр классик ертөнц. Одоо Эйнштейнийхэр бол те энэ одоо манай энэ классик ертөнцид бол ямар нэгэн ширхэг байхгүй, ямар нэгэн пиксел байхгүй те. Тэ цаг хугацааны те хичнээн л бол хичнээн одоо удаашруулж болно. Орон зай хичнээн л бол хичнээн томруулж харж болно. Ингээд бол ямар нэгэн тийм нэг утга дээр очиод нэг пиксел дээр очиод нэг юм ширхэг дээр очиод гацна гэсэн юм ойлголт байхгүй гэж одоо Эйнштейн тодорхойлж байгаа. Ямар сайн ойлголт. Гайхалтай байна. Тэгээ аналог гэдэг ийм юм баггүй юу? Томруулаад явж болно гэдэг. За гэтэл одоо манай энэ ертөнц дээр ямар ч утгыг одоо хэмжиж аваад компьютер руу хийх гэхээр заавал одоо тоон утга руу хөрвүүлж дижиталчлах одоо шаардлага болдог. За яг тоон гэхэр аягүй тийм утгагүй сонсогдоод иж магадгүй. Тэр үйлсэн шүү дээ. Тоон гэж тоол гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо ирэрцэнэл тоо гэж байна шүү дээ угаасаа. Ирэрцэнэл тоо бол хязгааргүй л хязгааргүй ингээ хичээл бол хичнээн ингээ яг ингээ смут те ийм яг Эйнштейн ярьж байгаа шиг юм байгаад чадах байхгүй тоон гэдэг бол. За тийм болохоор одоо бид нар дижитал гэхэр тэг эсвэл нэг гэдэг одоо энэ binary гэдэг байгаа шүү дээ те. Хоёртын одоо энэ тоолны систем рүү хөрвүүлж байгаа гэдгийг бол маш сайн санах хэрэгтэй. Тэ тоон гэдэг бол нэг жоохон буруу орчуулга. Дижитал гэсэн ер нь бол буруу те. Тэг нэг болгож байгаа ийм зүйл байхгүй. Бинари болгож байгаа, бит болгож байгаа ийм зүйл гэсэн үг те. За тэгэхээр ерөөсөө аналог гэдэг нь бол ийм ирэрцнал хязгааргүй бутархай тоо. Нөгөө нэг юу дижитал гэдэг нь болохоор ийм хоёртын тэг нэг гэсэн битл гэсэн үг. За тэгэхээр ийм ширхэгтэй ширхэхгүй хязгаартай хязгааргүй иймэрхүү зүйлүүдгээ ойлгочихлоо. За тэгэхээр ертөнцийн энэ ирэрцнал хязгааргүй бутархай тоог бол уншаад за тэгээд орчин үеийн дижитал компьютер руу оруулахаар бид нар заавал хоёртын буюу хязгаартай ийм тоо руу хөрвүүлэх шаардлагатай болдог. Уг нь бол одоо хоёртын тооныхоо орныг л ингээд нэмээд авах юм бол хязгааргүй ингээд нэмээд авах бол хязгааргүй наривчлалтай тоо гаргаж ирж болно л доо хоёртын тооллоор. Одоо нэгэсэндээ хоёртын ирэрцнал тоо шиг ийм хязгааргүй үргэлжлэх хэрэгтэй гэсэн. Гэтэл одоо манай ертөнцийн дээрх энэ юу чинь хязгаартай гэдэг байгаа шүү дээ. Нөөцөл хязгаартай. Тэгвэл энэ санах хоо гэдэг юм компьютер гэдэг юм бол манай ертөнцийн нөөцөөр хийж байгаа болохоор заавал хязгаартай байж таардаг. За тэр нэг уншиж авсан ирэрцнал тоогоо бид нар заавал нэг орноор нь салгаж тасалж одоо ингэ одоо те нэг өсөндөө одоо нэг юу авчин наривчлалыг одоо алдагдуулж ин гэсэн үг байхгүй. Нэг орноор нь тасалж гарна үлдсэн наривчлж ингээд хаягдчихин гэсэн. За тэгэхээр тэнд бол хичнээн чухал юм байсныг бол бид нар хэлж мэдэхгүй. Хаус гэдэг анги дээр бол хэлжсэн те. Тэр нэг бүр тэр артлын нэг орн ингээд өөрчилчихөр ингээд ирээдүйн цагаагаар шал өөр болоо явцдаг энэ төр гэдэг те. За тэгэхээр бол бид нар аналогыг дижиталаар хөрвүүлэх болгондоо ямар нэгэн наривчлалын алдаа, ямар нэгэн зүйл заавал алдчихэдэг гэж ойлгож байна. За хамгийн мангар нь одоо бид нар ингээд хөрвүүлээд авсан энэ дижитал хөгдлөө эргүүлээд сонсох гэхээр буцаагаад аналог болгодог. Ийм мангар юм гэдэг. Одоо яагаад гэвэл одоо манай ертөнцид чинь аналог гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар чихээрээ сонсохын тулд тэрийг нь буцаагаад одоо за ингээд миний яриаг бичиж аваад дижитал болгочих. Миний яриа бол аналогоор гарч ирээд энэ микрофоноор дижитал болоо компьютер руу орчиж байгаа. За тэгээ боловсруулагдаж хагаад буцаад миний чих рүү хурж ирэхтэй эн чинь буцаад аналог болно. Тэр яах гэж энэ дижитал болгоод байгаа гэдэг асуудал гарч ирж шүү дээ. Тэгвэл тэр нэг тооцоолол боловсруулалт гэдэг юм чинь баггүй юу? Одоо би энэ дижиталаар ямар нэгэн гоё эффект нэммээр байна. Дуугийн чангалт сулмаар байна. Одоо нэг өтгөн шингэн болгомоор байна шүү дээ. Тэр дуугийн залсгүй өндөр нам болгомоор байна те. За тэгээд дээрэс нь янз бүрийн эффект нэммээр байна гэдэг ч юм уу. Энэ бүх зүйл, энэ бүх тохиргоо, энэ бүх тооцоол гэдэг энэ зүйлүүд компьютер дээр л хийгдэнэ. За гэхдээ компьютер дээр бол ерөөсөн дижитал бид нар компьютер одоо байгаад байгаа болохоор заавал аналогыг дижитал руу өрүүлээд дижиталаар буцаад аналог болгоод бид нар чихээрээ сонсоод байна гэсэн. Гэтэ дээр үед бол одоо ингээд яг ийм анхны ийм электрон хөгжим хийдэг гаргадаг юм зүйлүүд л аналог байсан. Synthesizer гэж нэрлэгддэг. Баах юм аналог ийм функц
генерац хийдэг юмнуудыг гаргаж байгаа. Одоо гитард төгөлдөр хооронд тэр чинь бүгдээрээ аналог шүү дээ, тий. Тэдний шууд аналог чигээр нь боловсруулдаг. Ийм зүйлүүд байдаг байсан. За тэр үеийн одоо дуу хөгжмүүд бол яг тухайн үед гарч ирсэн одоо тэр чинь цоо шинэлэг сонсогдож байгаа шүү дээ. Ийм электроник хөгжим энэ төр гарч ирж байгаа хөөхтэй юм гэл гой эффектүүд гаргаж ирдэг. За иймэрхүү зүйлүүд бол одоо мод иргэн гэдэг шиг бол сүүлийн үед бол ийм synth wave, vapor wave гэл ингээл хүүхдүүд залуучууд ингээд сонсоод байдаг. Ийм илүү гоё ийм дуунууд гарч ирж байгаа. За гэтэл одоо энэ дээр үед бол аналог байсан зүйлийг одоо бид нар илүү ерөнхий болгох гэх компьютер дотроо энэ дижитал болгоод байгаа. Дижитал болгож иж л одоо бидний ерөнхий зорилтын зүйл гарч ирнэ. Үгүй бол заавал ийм зөвхөн дуу хөгжим боловсруулахад зориулсан юм синтезайзер байгаа гэдэг байхгүй юу. Тэгээ тэр синтезайзер өөр юм хийж чадахгүй. Одоо тий Word-ийн програм ажиллуулж чадахгүй. Одоо өөр нэг юу хийдیں۔ Одоо тий зураг мургуулсруулж чадахгүй тий. Мэрэгчсэн байгаа даа байхгүй яг мэдсэн ажил дээр супер. Гэхдээ босод ажлыг хийж чадахгүй юм байгаа. Тэгэхээр ерөнхий зориултын гэдэг утгаараа компьютер бас дижитал гэдэг бол уг нь бол давуу талтай. За гэхдээ бидэрт өөр арга байхгүй байсан юм ч та яах вэ тийм ээ. За гэхдээ мэдээж одоо дижитал технологи яг саний хэлсэнчлэн өөр ихсэн давуу талтай ийм зүйл байгаа гэдэг. Одоо аналог мэдээллийг бол хуулбарлах хүртэл тодорхой хэмжээний алдагдал үүсэж идэг. Аналог өөрт нь нэг ийм асуудал байгаа дээ шүү дээ. За дээр үед санджаахан бол юм касет хуулбарладаг байсан. Ийм касетийн хоёрын касет тавьж байгаа нэг дуутаагаас нөгөө дуугуур ингээл хоолоол те. За ингээ гоё дуутай болцлаа гээл. Тэнгүүт нөгөөдгд бицсэн хоол ил да надаа наадхаа өгч гээл гээл эндээс ийшээ ингээд нэгээсэндээ ийм үе тамжсан ийм алдаанууд гарч ирдэг. Тэр хооронд заавал нэг ямар нэгэн жоох ийм алдаа үүсдэг гэсэн. Аналог технологи бол. Тэгэл нөгөө алдаанууданд давцаараад нэг 10 үеийн дараа гэдэг юм. Энийг бол generation loss гэдэг байгаа тийм. 10 үеийн дараа бол нөгөө нэг 10 дахь касет нэг юм ажи юм. Сонсох эцгүй ажи болцсон. Иймэрхүү байж та. Гэтэл дижитал дээр бол ийм алт ерөөсөө гарахгүй. Дижитал яг л бит-битээр нь болж байгаа. Нэг үсгэл нэг тэг гэсэн бол тэг. Яг л тэрүүгээр хоолж байгаа болохоор 10 хуулна, 1000 хуулна, сая хуулна хамаахгүй. Яг л сая хуулбарлалтын дараа ингээ сайхан байж л нэ дооноо сонсогдоод байж. Гэтэл 10 удаа холборлох байтууд 100 удаа холборлоход бол нөгөө касетууд ч сонсогдохгүй шүү дээ юу ч. За нэг иймэрхүү байдлаар бол дижитал маш олон давуу талтай. За дижитал бол айгүй олон давуу тал байгаа. Ер нь бол байгаа. За жишээлбэл алдаад сурал гэдэг маш том чухал зүйл одоо байж байгаа. За энэ бол одоо аналог дохионы алдааг бол бид нар бол засварлах боломжгүй байдаг. Одоо юм шуум орж ирдэг те янз бүрийн иймэрхүү зүйлийг бид нар засварлах боломжгүй байдаг бол нэгсэндээ их санийх шиг одоо касетэн дээр үүсэж байгаа алдаанууд жижигхэн нүдэнд харагдахгүй нөгөө нэг боторхон орны бидэрт харагдахгүй алдаанууд чинь нийлсэрэг томорсороо аналог гэдэг зүйл хуулбарлах болгонд алдаа үүсгэж идэг бол энэ дижитал бол энэ алдаа засварлах гэдэг юм байна. Одоо жишээл бид нар интернетээр дамжууллаа сансраас одоо бид нар дижитал төхөө явууллаа гэж бодох юм бол одоо юм хамын код мод мэтийн ийм юунуудыг одоо за CD хийлээ гэж хэлдэг л да тий. CD-н дээр ч одоо нэг жоохон зураас гарчлаа гэж үү. Тэгэх юм бол тэр чинь ингээд тэр чигээрээ сэрэгдэг байхгүй. Ягаад тэгэхээр ганц хоёр битийн алдаануудыг бол энэ аналог дижитал ийм алдаад суралдаг програмуудаар одоо алгоритмуудаар хамын код гэдэг алгоритм байгаа сүлийн ийм алгоритмаар л ингээд засчдаг. Тэгэхээр жижиг сажиг ганц хоёр битийн алдаа одоо сансрын туяа хурж ирээд ингээ байхгүй болгочлоо ч гэсэн бид нар тэрийг ингээ засаад ашиглаж болдог ийм гайхалтай зүйл бол зөвхөн дижитал дээр л аналог дээр байхгүй. За өөр нэг давуу тал бол мэдээж одоо тий хэмжээ. Одоо пянз энэ гэдэг бол авраг том зүйл шүү дээ тий. Одоо CD, DVD энэ төр болохоор хамаагүй жижиг юм болчихж байгаа. За тий CD, DVD-ний хажууд бол одоо hard disk гэдэг бол бүр жижиг юм болоо авчиж байгаа гэх мэтлэн тий. Одоо жишээлбэл одоо ганц терабайтын hard disk байлаа гэж хэлдэг л да тий. За тийм бол одоо юм 2000 гаруй одоо пянз огтон гэдэг байгаа байхгүй. Ер нь тий нэлээ өндөр чанартай пянзууд 2000 пянз одоо ганц мо hard disk дээр. Гэтэл 2000 пянз хэрч одоо өрөөд өргөжтэй тий ачи юм болно тий 200,000 гаруй MP3 файл багтна гэдэг. За энэ тэр ч одоо бас яах дүүрч. За киноны хувьд бол чанараас шалтгаал ондондоо болно гэсэн үг шүү дээ. За жишээ нь одоо хальсыг бол 4K чанартай гар дижиталчлалаа гэж хэлдэг л та тий. Тэгэх юм бол одоо 20-20-д л кино багтна. 1 терабайтын хард дотор. Хэрвээ одоо бүр өндөр чанартай тий одоо нэг нөгөө нэг IMAX энтерийн кино ч юм уу тий нөгөө нэг 4K биш 10 хэдэн кино минут чинь байх юм бол тэр 1 терабайт дотор багтахчихгүй. 1 терабайт дотор айгуул чүү айлгтана. За тэгээд нөгөө IMAX тэрдэг дижитал кино чинь тусгай юм хард диск дотор ингээд тусгайлан ирдэг байхгүй тий амар том юм гэж. Том дискэн дээр баг ирэх юм шүү. Тий. Тэгээд 3D болоод ирэх юм бол хідэн дээрээ баатаа ингээд болоо авчихсан. За тэгэхээр ерөөсөө
нөө хальсигч нь дижитал болгох юм тийм том болоод байна шүү дээ. Гэтэл хэмжээ нь бол жижигхэн хэвээрэл байгаа. За хард диск бол энэ чинь бас нэг өөр. Бүр ингээд жижигрүүл хийх юм бол SD карт март митийн. Одоо жинхэнэ нөгөө шүдний завсар орохоор олдгой болчих юм жижигхэн хэмжээнд дотор хэдэн 100 ГБ ингээд багтаадаг болсон. Хэмжээн дээр бол угаасаа дижитал технологитой ярих юм байхгүй үнэхээр гайхалтай. За дижитал технологи хамгийн том давуу тал бол ерөөсөө хайлт. За хайлт гэдэг. Одоо ер нь бол бид нар мэдэндээ те нөгөө юу гэж байдаг. Ном. За нөгөө нэг цаас ном, дижитал ном хоёр байлаа. За дээрэс нь ганц үг хайчи. Тэ одоо нэг юм одод тэнгэр гэдэг нэртэй те. Ван Гогийн одод тэнгэр гэдэг нэртэй ийм үг хаялт. За тэгвэл цаас ном дотор ч гэсэн хуруугаа шүлцэж байгаа л ч та хайж гарна шүү дээ тий. Бүгдийг нь баг уншиж бол тий. Гэтэл дижитал номыг яг хуу ганц контрол F дарж байгаа дуг гэж бичээд дуг байгаа бүх газруудын гаргаад байна. За тэгэхээр энэ тал дээр бол угаасаа юу ч бараад болохгүй. За энэ бол дижитал технологи хамгийн гайхалтай одоо чанар байж байгаа тий. За тэгэхээр ерөөсөө энэ тэр одоо Google Google одоо ер нь бол интернет хүн төрөлхтөн одоо интернеттэй болсны ганц одоо давуу талч ерөөсөө дижитал технологи байгаа байхгүй. Аналогоос бол бид нар одоо жинхэнэ саяных шиг ингээл төв гэж байгаа хайгаа байхгүй тий. Энд чинь нөгөө нэг янз байна уу, хальс байна хамаахгүй тэр нэг үрчил тайна гэсэн үг. За гэтэл энэ дижитал болсноор бол ерөөсөө хайх боломжтой болсон. Интернет гэдэг юм хичнээн терабайт мэдээлэл дотроос одоо бид нар өнөөдөр ийм хайж штэ. Тэгэхээр дижитал технологи байгаагүйсэн бол энэ бол боломжгүй гэсэн үг. За тэр ийм гайхалтай давуу талтай байна. За яг аналог руу хэлбэх гэжсэн буцаад дижитал руугаа гэхдээ болоогүй тийм хурдан биш. Минимал амьдралыг сонгож өгч байгаа баярлалаа гэж. За гэхдээ болоогүй шүү. За дижитал өгөгдлийг одоо аналогийн эсрэг одоо орлуулшгүй нэг том давуу тал нь ерөөсөө универсал байдал гэж төрүүлсэн тийм. Ийм одоо бүх зүйлийг хийж чаддаг энэ байдал. Тэгээ дижитал компьютер бол угаасаа универсал зурагч зурчин, дуу сонсчин, тэ киноч үзчин, за тэгээд одоо бичгээр нь тааж боловсруулчин, тоогооч удчин, интернет хийсчин тэ. Одоо хэрвээ аналог байсан бол тэ нэг пянзарал дуу сонсно, хальс арал кино үзэн, одоо нэг иймэрхүү. Одоо бичгээр нь таах бол тэ бичгийн машин интер гэдэг юм болоо юм болоо. Одоо тоомоо гэл логарифмын шугам байдаг гэсэн. Одоо баг сампин банд. Сайн ярих юм бол сампин ч дижитал шүү нэрээ. Ер нь бол сампин бол ер нь бол дижитал гэж явдаг. Нэрээ. Тэгээ нөө дижитал гэдэг чинь одоо нэг юм ширхэгтэй зүйлийг л ер нь хэлээд байгаа шүү дээ тий. За нэг юм. За тэгээ интернетийн тухай яриад эхлэх юм бол за аналогыг одоо мартах хэрэгтэй бол. За тэгэхээр одоо энэ дижитал технологи бол бидэрт өнөөдрийн хямд төсөр одоо гарын дор хялбар универсал хэрэглээг бол санал болгож байна тий. Тийм болохоор одоо яалчгүй дижитал компьютер, дижитал гар утас одоо өнөөдөр бол бид нар дижитал интернетийг хэрэгжилж байна. За бүр яг нэг тийм дуу хөгжим, фото зураг мураг одоо киноны улаан фэн мэнлиш бол одоо дижитал юм ашиглаа явчихж байгаа. Үгүй болоод нэг янз хальс мэлсэн ашиглаа явна л та. За гэхдээ өнөөдөр нөгөө лонхны үзүү боогдсон байдал арилаагүй хэвээрэл байж байгаа. Улам одоо энэ нөгөө нэг лонхны хоёр талд ингээл нэг тооцоолончлаг болоод сан хоонч олон лаг болоод гот нөгөө нэг лонхны үзүн хэвээрээ байгаад идэг. Тэгэхээр одоо нэгэсэнд одоо лонхны үз улам нарийсаад байна гэсэн үг шүү дээ тий. Одоо бид нар улам боогдоод байна гэсэн үг байхгүй. Дижитал технологи хөгжигдсөн улам бид нар ингээд тэндээ боогдоод тий гар гарцгүй болж байна гэсэн. За нэг иймэрхүү болоод байгаа. За тэгэхээр одоо тэр санахоо лонхны үзөө санахоо хан мэт одоо энэ саадууд нь бидэрт бол эрчим хүчний юм утгагүй их үрлэгэн зарцуулалт. За тэг дээрэс нь энэ цаг хугацааны маш их алдагдлыг хүлээх төрөж байгаа. За тэгэхээр энэ маягаар бол удаан явахгүй гэдэг нь угаасаа тодорхой. Нэг бол одоо энэ хүчин чадал гаргахын тулд дэлхийг тэр чигтэн дулааруулаад бүх нөөцүүдээ одоо шавхаж одоо бүх баялгаа одоо түлээд эрчим хүч болгоод те ингэж дуусахгүй одоо үгүй бол одоо эртхэн одоо энэ хиймэл оюун гэж ярихаа мартаад одоо те оршихуйн одоо тэр зүйлээ хөөхөө гэдэг нэг юм зааг дээр ирсэн. Одоо оршихуйн зааг дээр ирсэн. Одоо бид нар байж байгаа. За хиймэл оюухан ч одоо яах нь вэ? Ингээ уг нь бол ингээд найдлага тавь хүлээгээд идэг. Гэтэл нөгөөт нь улам л одоо эрчим хүч шаардаад идэг. Улам л их одоо юм нөөц шаардаад идэг. Улам л дэлхийг дулааруулад идэг. Ийм асуудал. За хэрвээ нейроморфик чип одоо бүтээж чадах юм бол энэ хиймэл оюуны эрчим хүчийн зарцуулалт бол хөргөчний гэрэлтүүд их нэрэл ажиллана гэдэг байгаа шүү дээ. Хүний тархишил болно гэдэг. Тэгээ маш одоо бага хүчин чадлыг одоо тэ ашиглаад маш өндөр юм тооцоолын хүчин чадлыг гаргаж ирж чадна. Одоо заавал үнэтэй цайтай одоо сарын ирэх мэрхэн тэр бид нар хиймэл оюухан авахгүйгээр зүгээр одоо бидний гар утсан дотор ганцхан мо чип суугаал тэгэл ерөөсөн компьютер дээр гар утсан дээр ямар ч үнгүүгээр одоо тэр хиймэл оюухан маш өндөр хүчин чадалтайгаар ажиллах боломжтой болоод ингээд эхэлнэ гэсэн үг. За тэгээд
бусад ажлыг нь бол жишээ нь бол одоо өгөгдөл дамжуулах, хүлээн авах альсгол одоо нэг хийж чаддаг ажлуудаа аль аль нь хийгээд одоо дижитал нь бол дижиталынхаа сайн хийж чаддаг юм хийгээд аналог нь аналогынхаа юмыг сайн хийж чаддаг болоод ингээ нэг өсөндөө бол ирээдүй бол бид нар бол ийм дижитал одоо энэ аналог хоёр юм хосолсон юм гибрид ийм ирээд бол бидний хүлээж байгаа гэж ойлгож байна те. Бидний одоо компьютер гар утас тэр чигтээ бол өөрчлөгдөхгүй энэ хэвээрээ л байж байна. Тий. За зөвхөн одоо нейроморфик гэдэг юм чип нэмэл дотор нь. За тэгэл юусаа бусад бүх зүйл нь интернетэн дэд үтсэн датадаа үүлэн технологид бүгдээр ингээ хэвээрээ үлдчихнэ гэсэн үг те. Тэгээ ингээд эцэст нь одоо эрчим хүчний зарцуулалтын асуудал нь чийдэгдээд лонхны үзүүн жарилаад одоо амар сайхан та жаргах болно. Тийм ээ. Заавал аль нэгийг сонгох ч юм уу те. Тийм утга тулгсан юм бас байвал айгүй хэцүү. Тэгээд сая надад яг юу санагдсан гэхээр аналог амьдрал бидний дэлхий бол амьдрал маань ингээ аналог юм байна. Би чамайг аналогоор харж байна тий. Тэгээд нөгөөх дижитал нь болохоор яг Minecraft World юм шиг санагдлаа тий. Тэгээд ширхэгтэй юм аа. За баярлалаа. Нэвтрүүлгийн төрөд өндөрлсөн үү? Өндөрлөлөө. За шинжлэх ухааны гайхамшигтай хамттай байсан шинжлэх ухааны одоо энэ нарийн деталь мэдээллүүдийг бас сонирхож энэ болгоны цаана бас ингээ ертөнцийг амьдралыг юмыг харах бидний нүдний ингэж те үнцэг ухааны үнцэг гэх юм уу энэ зүйл ингэж өөрчлөгдөж байдаг баха. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүүнэ оюун Болорсофт компани аюулгүй дижитал орчныг хамтаа бүтээх Unitel компани маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд одоо өмнө нь бас зөндөө сонсч байсан хайлт сайн одоо CD-г одоо илүү хөгжмийн хоолой юм те музик хоолой хүмүүст ингээд илүү гоё идэг гэж сонсч байсан ч гэсэн яагаад гэдгийг бас мэддэггүй явсан юм байна. Мэдэж авлаа. Маш таатай байна. Хасаатай их баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаараараа олццгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.